байцгаана манайхаа. Тэгээд бүгд миний sneaker reaction ихний бичлэгийг үзсэн байх. Тэгээд бас олонний санал шүүмжлэлийг авлаа. Одоо өнөөдөр яадаг миний яг танилцуулах чав пүүз болвол Kobe. Гаднаас бол ингээл харахад бол бүгд Kobe гэдгийг мэдж байгаа. Одоо би яг нэрийг хэлнэ. За энэ пүүз бол сүүлийн үед NBA-ийн тоглогч нарыг ихээр өмсөж хэрэглэхээр болоод өмсөд эхэлсэн байгаа нэг сая Янис хүртэл яг NBA All-Star-аар өмссөн Kobe, AD, Exodus гэсэн пүүзийг би яг энэ удаагийн имжлэгээрээ онцлоё гэж зорилоо. Тэгээд яагаад энэ пүүзийг энэ удаагийн имжлэгээр онцолж байгаа гэхээр энэ пүүз маань одоо NBA-ийн тамирчид зааланд айгүй их өмсөж өмсөж байгаа болохоор зааланд ямар тач ихсэн үнэхээр сайн гэдг нь угсаа ойлгомжтой болсон. Та бүхэн өөрсдөө ч гэсэн анзаарсан байх. NBA-ийн талбай дээр тоглогч нар яг энэ Exodus гэсэн пүүзийг Kobe, AD, Exodus-ыг зөндөө өмсөж байгаа. Тэгээд Янис Антетокүн бүртэл All-Star-аар бүгд өмссөн нь бас санаж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд олон маршаад шууд пүүзнийхэн танилцуулга руу оръё. За гаднаас хайрцагсан бол яг ийм. Энд чинь Kobe-гийн логотой. Энд чинь Nike-ийн логотой. Тэгээд энэ чинь өмнө хэлжсэн нэг бичиг наалдаагүй байна. Тэгээ энд байгаа энэ номер, сериал номер бол яг энэ пүүзний яг одоо номер гэх юм уу яг энэгээр ингээд гуглээс хайхан бол яг ямар пүүз болох мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг. Тэгээд энд бас одоо 9 гэдэг нь болохоор яг миний ярьцмаар эрэгтэй менс гээд эмэгтэй хүмүүс сервийг нэг өмсөх юм бол энэ 10.5 гэсэн ярьцмаар яг эмэгтэй 10.5 хүмүүстэй энэ яг таарнаа эрэгтэй гэсэн дүгнэлт таарнаа гэсэн. За тэгээ хайрцагсан сав бол ийм хайрцагсан дээр онцлоод байгаа юм байхгүй. За тэгээд хайрцаг онгоолоод энэ чи пүүз бол яг энэ байна. За миний энэ авсан өнгө болохоор Kobe AD Black Multicolor гэсэн нэртэй өнгө байгаа. Тэгээд яагаад тэгж нэрсэн гэхээр угийн харанхтай. Тэгээд Multicolor нь болохоор одоо энд орсон оруулага ийм энэ ягаан өнгө болон энэ ард талд орсон Kobe-гийн дэрэн дээр бас энэ өнгөний бичиг тэр хажуугаар энэ орсон оруулгуудын бүгдийг нь оруулаад Multicolor гэж өнгө нэрсэн болоо гэж бодож байна би. За тэгээд манайхаа яг энэ миний авсан энэ пүүзний өнгө бол яг Kobe Exodus гараад 3 дахь өнгө нь байгаа. Яг эхний 1-2 дахь өнгө гараад яг 3 дахь өнгө нь яг ийм өнгө гарсан. Тэгээд би энэ пүүзийг яг анх 18 оны 9 сарын 1-нд яг гарч яхад нь тэр даруйд мэдчихээд яг тэр үед тухайд $140 авч ирсэн яг энэ пүүзээ. Тэгээд яг тухайд $140 авахд бол энэ пүүз бол яг ингээд сайтн дээр бүх ярьцмаар нь ингээд байж исэн яг намайг авах үед яг тэрнээс хойш одоо чи өнөөдөр 19 оны 4 сар те. Тэгээд би сая яг бас ороод үзлээ л дээ. Яг нийт одоо яг үнэн хашинд бууцсан байна уу ямар хөө нэгэд нэт рүү ороод сонирхоод үзсэн чинь хамгийн сонирхолтой нь энэ миний $140 анх гарч яхад авсан пүүз одоо 9 одоо энэ чинь 9 ярьцмаар Америкаар одоо 9 гэдэг чинь Монголоор 40.5 ярьцмаар нь ингээд би $140 авч ирсэн байхгүй яа. Одоо тэгээд би сая үнийг нэтээс ороод хаагур зарж ийн ер ингээд тайсан чаа дууссан байл. Бүр хаа зарагдахгүй бүр ингээд StockX гэдэг аппликейшн дээр хүртлээгээд байхгүй энэ үг. Тэгээд яг үнэн байгаа нэг үл яг 9.5 арай том яг Монголоор 43 ярьцмаар нь $280 болсон байна. Би бүр сая үнийг хараад бүр шокнд ороод юу вэ гээд тэгээ анх гарч яхад би энэ пүүсний ингээ өнгийн ийм үнэтэй болгоо төсөөлөөгөө дөнгөж би сая орж үзээд анх $140 авч ирсэн. Тэгээд одоо тэгсэн чинь $280 болтлоо өссөн байна. Тэгээ би бүр сая хараад бүр өөрөө итгэж чадахгүй бүр шокнд ороод тэгээ би яагаад энэ үнгийг авсан бэ гэхээр би өөрөө харан миний айгүй хоббитой. Тэгэл анх харахад надаа энэ өнгө айгүй таалагдсан. Тэгэл тэгс манай найзууд дээр хэлсэлтэй наа чи ингээд баг нөгөө өнгө нь илүү гоё юм шүү гэдэг нэг анх гарсан бүр нэг шар мар өнгөтэй нэг байсан шүү дээ. Тэгээ би өөрийнхөө яг бодлыг дагаад энэ өнгийг авсан чаа одоо $280 хүрсэн байна. Одоо миний авсан Jordan-гоос үнэтэй гэсэн үг. Миний бичлэг нэг дээр хийсэн. Тийм учраас энэ пүүзийг онцлоо. За тэгээд үний хувьд бол иймэрхүү байгаа. Тэгээд яг пүүзний үндсэн танилцуулга руу оръё. Тэгээд би бол яг энийг сүүлийн үед бол зааланд байнга өмсөж байгаа. Тэгээ сая $280 бас нэмдээд отоод би өмсөхгүй шууд хадгалахаар шийдлээ. Тэгээд
заалан сая хэд хоног өмссөн. Эхэндээ яг нөгөө пүүсний хатуулга нь ингээд анх ч угаасаа пүүз болгоо ингээд өмсөө заалан тогтоход пүүсний хатуулга нь гарааг болохоор айгүй жоохон хөл дэвгүй байдаг штэ. Тэгээд яг би пүүсний хатуулгыг гаргаад хөлтөө хөвшүүлээд ирсэн чинь үнэхээр бас ярихан байхгүй. Ерөөсөө хөл болохгүй, хөлд айгүй хөвтэйхэн. Дээрээс нь энэ улны зууралт, зааланд бол үнэхээр гоё зуурд юм байлээ энэ пүүз. Тэгээд манай монголчин гэдэг чинь ер нь манай Монголын заалны техникний ер нь шороотой шүү дээ. Тийм болохоор манай залуус маань ингээд зааланд шороотой пүүзэнд ийм пүүз өвсөд мэдээ шороон дээр пүүз халтарна. Тэнгүүтээ манайхаа айгуу тийм зааланд халтардаг пүүз байлаа гэдээ яриад идэв байхгүй юу. Тийм учраас цэвэрхэн зааланд цэвэрхэн пүүзээ өмсөд тоглоод үзээрэй тэгжиж яг пүүзний яг зурж байгаа үгийг нь мэдэх болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд зааланд бол үнэхээр өвтэйхэн халтардгүйг нь хэлжлээ. Тэгээд дали гიშгэх магадлал ч гэсэн бага ягаад гэвэл нөсгийн тийм зузаан биш. Тийм учраас дали гიშгэх магадлалаас үнэхээр гайгүй. Тэгээд дээрэс нь одоо энд нэг юм тойрог байна штэ. Энэ тойргийн одоо 2.5 гэсэн юм юу байна? Энэ нь одоо юу гэлтэж байгаа гэж бодохоор пүүснүүд яг ингээд цагс тоглодог хүмүүс үдээсээ чанга үдс тоглодог. Тэгэхээр ингээд үдээс чанга үдэхээр яг пүүз энүүгээрээ задарч эхэлдэг штэ. Тэгэхээр яг энэ яг юу гэх нь яг тэрийг задруулахгүй гэсэн юугаар яг энийг оруулж өгсөн юм байна. За тэгээд энэ ч нэг Kobe-гийн логотой. Энэ ч мэдээж Kobe-гийн нэртэй байна. Тэгээд энэ ч нэг Kobe-гийн гарын үсэг. Тэгээд харагдж байгаа энэ ч Kobe-гийн лого. Тэгээд яг энэ хэсэг нь бол тийм илгэндүү материал. Ийшээ хойд ирэхээр ийм хатуу одоо энэ бол ерөөсөө тийм ингээд хүчтэй ингээд кросс татгаж ч юм уу ерөөсөө задрахааргүй материал байна ирэмгээрээ. Тэгэл ер нь зааланд аягүй супер. Хамаагүй нөгөө кросс татчих хөдөлдөг хүмүүс бол пүүзэн задрахгүй. Тэгээд хэлэхэд хөл дэвтэйхэн далиг гიშгэх ерөөс асуудал байхгүй. Ер нь миний бодлоор бүх талаараа шилдэг яг одоо яг над чинь ингэж аягүй тийм гинт огцон хөдөлдөг ч юм уу тиймэрхүү хүмүүст бол улан сайн илэгдэхгүй. Улны одоо ингээ материалаараа саралдаг харагдаж байгаа. Уул бол ерөөсөө одоо илэгдсэн юм ерөөсөө алга би бол байнга өмсөж байгаа гэхэд зууралтай маш сайн хөл дэвтэйхэн. За тэгээд ийм л пүүз байна да. Тэгээ манайх хэрэг авахыг хүсэх юм бол одоо Nike юм уу гадуур шин дүнгууд нь зөндөө гарч байна. Тэгээ нэг юм хэлхий марччих. Би сайн пүүзээ сайн харлаа да. Тэгэхэд ингээд хаанаас ирсэн бэ гэсэн чи яг ингээд Made in China гэж бичсэн байна л да. Яг ирсэн үйлдвэрсэн газар нь. Одоо энэ манайх ингээд харах ба. Үйлдвэрлэсэн газарнгууд ингээд Made in China гэжсэн байгаа. Тэгээд угаасаа би одоо Америкээс ингээд пүүз захид хятадд үйлдвэрлэсэн пүүз надад ирж байна. Тийм учраас манайх нэг хятадд ирсэн гэхээр л ингээд нэг хөлөх инээтэрэгээд тийм ойлголтоо одоо ерөөс авч хаяараа тархинасаа хятадд үйлдвэрлэсэн гэхээр ерөөс хөлөх пүүз байдгүй. Одоо бүх пүүз одоо хятад улс бол одоо ингээд үйлдвэрлэлээр одоо ингээд дэлхийн зах зээлээр матгцсан байна. Тийм учраас манайхан тэгээд ингээд хөлөх инээтрээ гэж болоос ерөөс салаараа гэж хэлсэн юм шиг тэрэ. За тэгээд энэ өдрийн sneaker reaction бичлэг таалагдах нь бол манайхаа лайктараа subscribe хийгээд тэгээд бусдаа голно share хийгээрэй. Тэгээд би одоо өөрөө пүүс сонирхдаг болохоор залуустаа зориулж пүүсийн танилцуулга мэдээлэл хийж байгаа шүү. Тийм учраас манай айлтгах цааш нь бусдаа share хийж түгээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа. Trying to fly without leaving the ground, cause I wanted to be like Mike, right? Wanted to be him, I wanted to be that guy, I wanted to touch the rim, I wanted to be cool, and I wanted to fit in, I wanted what he had. America, it begins.